Илчилэл 11-р бүлэг. Тэгээд надад таяг мэд хулс өгөөд бос Бурхны сүмийг болон тахилын ширээг хэмж, дотор нь мөрөг өстийг тоол. Сүмийн гадна байгаа хашааг нь орхи, түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг 42 сарын турш хөл дороо гიშгчих болно. Би 2 гэржтэй сойрхон. Тэд таар өмсөөд 1260 хоногийн турш иш үзүүлэх болно гэв. Эдгээр нь дэлхийн эзний өмнө буюу 2 чидүүн мод, 2 дэнлүүний суур юм. Хэрв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл тэдний амнаас гал гарч дайснуудаа залгина. Хэрв хэн нэгэн тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой. Өөрсдийнхөө иш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүй тулд Тэнгэрийг хаах хүч тэдгэрт бий. Тэдэнд усыг цус болгох хүссэн үедээ зүйл бүрийн гамшихаар дэлхийг цохих хүч бий. Тэдний гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж тэднийг дийлж алах болно. Тэдний цогцсон сүнсний хувьд Содом ба Египт гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвдэх болно. Тэнд мөн тэдний эзэн цовдлогдсон билээ. Ард түмэн овгууд, хэлтнүүд, үндэснүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцыг 3 хоног хагасын турш харах бөгөөд тэдний цогцыг булшин тавихыг зөвшөөрөхгүй. Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрж цэнгэцгэн. Тэд нэг нэгэндээ бэлэг илгэн. Учир нь энэ хоёр иш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм. 3 хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмрлөө. Тэнгэрээс чанга дуу гарч наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өдөдлөө. Дайснууд нь тэднийг харав. Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж хотын 11 нь нурлаа. Газар хөдлөлтөнд 7000 хүн өгсөн бөгөөд үлдсэн айн сүрдэж Тэнгэрийн бурханд алдрыг өргөв. 2 дахь гай дотгор өнгөрлөө. Харагтун. 3 дахь гай дотгор даруй айсв. 7 дахь тэнгэр элч бүрээгээ таттал Тэнгэрт ертөнцийн хаанчлал нь бидний эзний болон түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчлал гэх чанга дуу гарлаа. Бурхны өмнө өөрсдийн сентид суугч 24 ахлагчид нүрээрээ унаж Бурханд мөргөж байгаа байсан төгс хүчит эзэн Бурхан минь ээ. Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл та өөрийн агуу их хүчээ авч хаанчилж эхэллээ. Үндэстнүүд хэлгэнсэн бөгөөд таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон таны боолууд болох иш үзүүлэгчд ба ариун хүмүүст, таны нэрээс эмээгч их баг хүмүүст шагналыг нөгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ. Тэнгэр дэх Бурхны сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аян гэлбэн нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн том өндөр буулаа.